За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Нэмлав гэдэг. За өнөөдөр та бүхэндээ орон нутагт болох сургалтын талаар танилцуулгыг хүргэж байна. За энэхүү сургалт маань бол өглөө нэгдсэн илтгэлээр эхэлж байгаа. За тэгээд нэгдсэн илтгэл дууссаны дараагаар оролцогчдыг бүгдийг 3 бүлэгт хуваагаад 3 багш нар маань нэг бүлэгтээ ингээд сургалтууд ороо явах байгаа. За гэхдээ сургалтууд маань нэг багш нэг сургалтыг ороод өртөөчсөн байдлаар сургалтууд явагдана. Тэхийн тулд та бүхэн маань яах вэ гэхээр нийт оролцогчдыг 3 багт хуваан 3 тусдаа ангид проектор компьютерийг бэлдэн оролцогчдыг байрлуулсан байна. Нэг бүлэгт бол 30-аас 35 оны бүрэлдэхүүнтэйгээр бол сургалт маань явагдах байна. За тэгээд ангидаа орсны дараагаар хамгийн ихний орох хичээл маань бол гэр бүл хүүхдийн хөгжлийн асуудлаар тулгымцсан асуудлуудыг тодорхойлох бүлгийн ажил байгаа. За тэгэхээр энэхүү бүлгийн ажлыг яаж явуулах вэ гэхээр ангид байгаа 35 хүнийгээ 2 багт эхлээ хуваах хэрэгтэй байгаа. За одоо энэ дээр бол ингээд эхлээд 2 багт хуваана гэсэн байна. За 2 багт хуваасан багийг яах вэ гэхээр нэгдүгээр баг бол хэрэгцээний баг. Хоёрдугаар баг бол бэрхшээлийн. За тэгээд хэрэгцээний багийг маань дахиад дотор нь 2 хуваана. За тэнгууд дотор нь 2 хуваагдахаар 2 багч нэгдүгээр баг маань гэр бүлийн хэрэгцээний асуудлыг. Нөгөө баг маань болохоор хүүхдийн хэрэгцээний асуудлыг ерөнхийдөө бол ярилцсан. Тэгвэл нөгөө бэрхшээлийн маань хуваагдсан баг болохоор дахиад дотор нь адилхан 2 хуваагдана. Тэгээд хуваагдаад мөн адил гэр бүлийн бэрхшээл, мөн хүүхдийн бэрхшээл гээд хоорондоо багаараа ярилцах байгаа. За тэгээ хоорондоо ерөнхийдөө багаараа ярилцсныхаа дараагаар флипчартны цаас юм уу том ватам цаасан дээр хамгийн гол тулгамдаад байгаа бэрхшээл нь юу вэ гэдгийг гэр бүл дээр жишээ нь 10 бэрхшээлийг гаргана. За хүүхэд мөн адилхан тулгамдж байгаа хамгийн гол гэсэн 10 бэрхшээлийг гаргаж ирэх байгаа. За хэрэгцээ мөн адилхан гэр бүлийн хэрэгцээн дээр 10 гол хэрэгцээгээ гаргаж ирнэ. Хүүхдийн хэрэгцээн дээр мөн адилхан 10 гол хэрэгцээг нь гаргаж ирэх байгаа. За ингээд багуудыг ерөнхийдөө болоод багуудаа нэг тодорхой хугацааны нэг 10 минутын ярилцсан зүйлүүдээ цаасан дээр буулгах даалгавар өгөх байгаа. За ингээд даалгавар өгснийхэн дараа багуудаараа хоорондоо тэр нөгөө гаргаж ирсэн юмнуудыг танилцуулаад жишээ нь хүүхдэд ийм 10 хэрэгцээ байна. Гэр бүл тэгвэл ийм 10 хэрэгцээ байна. Тэгвэл бэрхшээл дээр бол ийм 10 бэрхшээл хүүхдэд байд юм байна. Гэр бүл ийм 10 бэрхшээл байд юм байна гэдгийг эхлээд ярилцуулах байгаа хооронд нь. За ингээд ярилцуулсныхаа дараагаар тэгвэл бэрхшээл гэж юу юм бэ гэдэг зүйлээ тайлбарлаж өгнө өөрөө сургагч багш маань. За тэгвэл бэрхшээл гэдэг маань хүмүүсийн сэтгэл санаанд нь аль нэгэн зүйлийн талаар ийм байж болохгүй гэсэн зүйлийг бэрхшээл гэж байгаа. Бэрхшээл буюу зовнил. Жишээ нь ийм байж болохгүй, тийм байж болохгүй гэдэг юм уу те. Эдгээр зүйлүүд бэрхшээлд орчиж байгаа. За тэгвэл хэрэгцээ гэдгийг бол Маслоу гэдэг эрдэмтэн хүн бол хөшигч зүйл юм гэдэг одоо энэ дээр байна тийм үү. За энийг гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энийг бол бэрхшээл буюу хэрэгцээ гэдэг зүйлээ оролцогчдод тайлбарж өгнө. За үүнийхэн дараагаар энэхүү пирамидыг бас оролцогчдод тайлбарж танилцуулна. За энэ пирамид нь ямар учиртай вэ гэхээр хүний нөгөө нэг бидний яриад байгаа тэр хэрэгцээ гэдэг зүйлийг ингээ пирамидад үзүүлсэн байгаа. Нэг шаардлагатай гол хэрэгцээ бол физиологийн хэрэгцээ буюу нөгөө өлсөх, цангах гэдэг юм уу тий? Тэдгээр зүйлүүд бол орж байгаа. За хоёрдугаарт нь аюулгүй байдлын хэрэгцээ буюу удаан ам зуух, доктортой өрнөх гэдэг юм тий? Энэ бол нөгөө нэг үндсэн хуулийн заасан жишээ нь 9 минут амьдрах гэдэг зүйл бол энэ дээр ингээ ороод ирж байгаа. За 3 дугаар хэрэгцээ нь харьяалагдах, хайрлахын хэрэгцээ. За энэ бол иргэн хүн жишээ нь ямар аймаг, ямар сум тэр дүрэгт харьяалагдах ёстой, за мөн хайрлуулах хэрэгтэй гэсэн хэрэгцээ байгаа. За 4 дугаар хэрэгцээ нь бол өөрийн хүнд итгэх хэрэгцээ буюу өөрийнхөө үнэт зүйл, эрхэм чанар дээр ерөнхийдөө яригдана. За сүүлийн маань хэрэгцээ бол өөрийгөө итгэжүүлэх хэрэгцээ гэдэг юм. За энэ өөрийгөө итгэжүүлэх гэдэг маань энд байгаа оролцогч нар одоо бол өөрийгөө итгэжүүлэх гэдэг хэрэгцээг явуулж байна гэсэн. Нэгсэндээ өөрийгөө итгэжүүлэх гэдэг маань өөрийгөө хөгжүүлж байгаа давхар хэрэгцээ байна гэсэн. За ингээд энэхүү пирамид дээр байгаа хэрэгцээг оролцогч нартаа тайлбарлаад за тэгвэл хэрэгцээ гэдэг маань ерөнхийдөө ямар түвшинд байд юм бэ гэвэл жишээ нь микро түвшин гэдэг маань гэр бүл, хүүхэд. За тэгвэл мезо түвшин гэдэг маань гэр бүлийнхэн, үеийнхэн. За тэгээд хамт олон хөрш. За үйлчлэгээ гэдэг иймэрхүү байдлаар орж байгаа. Тэгвэл макро түвшин гэдэг маань орон нутаг. За тэгэл бүлэг, хамт олон байгууллага болоод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бас ерөнхийдөө болоод сурагч багш маань оролцогч нартаа бас илүү тайлбарж өгөө ярьсан. Жишээ нь макро түвшин дээр бол орон нутаг, олон нийт байгууллага дээр ямар хэрэгцээ байд юм бэ? Ийм хэрэгцээ, эдгээр зүйлүүдэд хэрэгцээ гэж юм байд юм уу гэмүү. Тэгвэл микро түвшин бол илүү нөгөө хувь үнэлгээ чиглэсэн. Хувь хүмүүс болон тухайн гэр бүлд байгаа хүмүүс ч юм уу те. Иймэрхүү байдлаар бас энэ дээр
товчхон ярилцах хэрэгтэй байгаа. За энэ болохоор үндсэн юм 4 хэрэгцээ гэж байгаа. Нийтлэг хэрэгцээ, хөгжлийн хэрэгцээ, за мөн нийгмийн тогтолцооноос гарах хэрэгцээнүүд, ялгаатай байдлын хэрэгцээ гэсэн байгаа. Жишээ нь нийтлэг хэрэгцээ буюу энэ дээр байна. Нийтлэг хэрэгцээнд нь юу орд юм гэхээр хоол, орон байр, хүнс, хувцс ч юм уу те. За тэгэл эрүүл мэнд, хайрлах ч юм. Эдгээр зүйлүүд маань бол нийтлэг хэрэгцээнд орж байгаа. За хоёрдугаар хэрэгцээ буюу хөгжлийн хэрэгцээнд нь бие бэлтрийн болон хөдөлгөөний эрүүл мэнд, за тэгээд тухайн хувь хүний хөгжил, нийгэм сэтгэл зүйн орчинтой нь холбоотойгоор хөгжлийн хэрэгцээнүүд маань явагддаг. За нийгмийн тогтолцооноос гарах хэрэгцээ гэдэг маань та бүхэн энэ слайдн дээр ингээд асуулт байгаа. Жишээ нь нийгмийн тогтолцооноос ямар хүлээлттэй байгаа вэ? Нийгмийн тогтолцоо нь өөрөө ямар хүлээлтийг бий болгоод байгаа юм бэ, тийм үү? За тэгвэл ямар хариуцлага байгаа нь тэнд? Ямар хэрэгцээнүүд хэрэгтэй байгаа гэдэг зүйлийг энэ байгаа энэ асуултын тэмдгүүдтэй байгаа зүйлүүдийг оролцогч нартайгаа илүү ингээд тухтай ярилцах хэрэгтэй гэсэн. Ямар хэрэгцээ хэрэгтэй байна, ямар хариуцлага хэрэгтэй байна гэдэг юм те. Тэрийг энэ дээр ярилцах хэрэгтэй байгаа. Нийгмийн тогтолцооноос гарах хэрэгцээ. За тэгвэл дөрөвдүгээр хэрэгцээ маань ялгаатай байдлаас гарах хэрэгцээнүүд гэж байна. За энэ бусдаас ялгаатай байгаа үндс нь юу юм бэ? Яагаад энд хүмүүс бусдаас ялгаатай байгаа юм? Жишээ нь энэ дээр нөгөө нэг ялгалан гадуурхалтыг бас ингээд товчхон хүмүүстэй тайлбарлаад өгч болно. Яагаад гэвэл хүмүүс маань ялгаатай байдал гэдгийг бол зарим оролцогчид маань ойлгодгоо. Ялгаатай байдал гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр жишээ нөгөө нэг үндсээр нь ялгалдаг, насаар нь ялгалдаг ч гэдэм үү те. Жишээ нь хүүхэд болвол хүүхэд байх ёстой, хүүхэд ингэх ёстой ч юм. Иймэрхүү байдлаар энэ ялгаатай байдал гэдэг зүйлийг тайлбарлана. За дараа нь энэ ялгаатай байдлаас болоод ямар дарамтууд ирдэм бэ гэдгийг хоорондоо ярилцах хэрэгтэй. За тэгээд ямар өвөрмөц хэрэгцээ байгаа юм бэ гэдгийг бас ярилцах хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ хоёр хэрэгцээн дээр бол оролцогч нартайгаа илүү ярилцсан. За эхний хоёр хэрэгцээ болоод ерөнхийдөө ийм хэрэгцээ байдсан байна. Энэ хэрэгцээнд эдгээр зүйлүүд багтсан байх шүү гэдгийг бас хүмүүстэй тайлбарлах байгаа. За дараагийн маань зүйл болохоор нөгөө бэлдсэн бидний бэлдэж гаргаж ирсэн 10 асуудлууд байгаа. Тийм үү? 10 бэрхшээл байгаа, 10 хэрэгцээ байгаа хүүхэд гэр бүлийн. Тэдгээр 10-аасаа дахиад хоорондоо багаараа ярилцсан. Багаараа ярилцж хагаад хамгийн гол гэсэн 3 зүйлээс сонгоно. Жишээ нь гэр бүлийн хэрэгцээнд дээр хамгийн гол 3 зүйл нь юу байна? Хүүхдийн хэрэгцээнд дээр хамгийн гол 3 зүйл нь юу байна? За бэрхшээл дээр мөн адилхан гэр бүлийн бэрхшээл дээр ямар гол 3 асуудал нь байна? Хүүхдийн бэрхшээл дээр мөн адилхан ямар гол 3 асуудал нь байна вэ гэдгийг бас тодорхойлоод багаараа дахиж гаргаж ирнэ. За ингээ гаргаж ирсэн тэр 3 асуудал бэрхшээлүүд дээр бүгдөө дахиад ярилцсан гэсэн үг. За тэгээ ярилцахдаа юу гэлгүй ярилцах вэ? Яагаад бэрхшээл болоод байгаа юм бэ? Энэ асуудал маань яагаад бэрхшээл болоод? Жишээ нь гэр бүлийн бэрхшээл дээр орон байр байж болно, хувцс байж болно, эсвэл нөгөө нэг эрүүл мэнд байж болно тийм үү? Хүүхдийн бэрхшээл дээр мөн адилхан эрүүл мэнд байж болно. За өөр юу гэдэг орон байр байж болно. Тэгвэл яагаад эдгээр бэрхшээлүүд гараад байгаа юм бэ? Яагаад эдгээр бэрхшээлүүд нь тэгвэл ингээд бий болоод байгаа өдрийн ирэх тусан тийм үү? Энэ зүйл дээр бас оролцогч нартайгаа бүгдөө ярилцсан. За тэгвэл хоёр дахь ярилцах юм юу вэ гэхээр яаж шийдвэрлэж болох вэ эдгээр хэрэгцээнүүдийг? Эдгээр одоо гараад байгаа бэрхшээлүүдийг тэр нэг хамгийн гол гэсэн 3 бэрхшээлээ. Жишээ нь эрүүл мэндийн хүүхдэд байгаа тэр бэрхшээл дээр эрүүл мэнд, орон байр, эсвэл нөгөө эцэг эхтэй байх ч юм. Эдгээр 3 зүйл нь яагаад тэгвэл болоод байгаа? Яаж шийдвэрлэх юм? Биднэрт ямар тогтолцоо хэрэгтэй юм бэ гэдэг зүйлээ бас энэ дээр ярилцах байгаа. За гуравт нь бол ерөнхийдөө санаа бодлоо хуваалцах, чөлөөтэй ингээд ярилцах хэсэг байгаа. За ингээд эхний бүлгийн ажил маань бол нэг 50 минутын хугацаанд явагдана. Тэгэхээр 50 минутыг та бүхэн өөрсдөө төлөвлөөд аль хэсэг дээр нь хэдэн минут ярилцах уу, аль хэсгийг нь ерөнхийдөө хэдэн минут бас энэ бүлгийн ажлаа явуулах вэ гэдгээ бас тодорхой гаргаж ирээд ингээд эхний бүлгийн ажил маань бол дуусч байгаа. За ингээд бүлгийн ажил маань ерөнхийдөө бол дууслаа. За тэгээ бүлгийн ажлаар гарсан санаанууд нөгөө бэлэвчээрний цаас, самрын цаасан дээр бичсэн зүйлүүдээ бид нар хан дээр наагаад үлдээчих юм. Учир нь юу гэхээр дараагийн 2 багш маань орж ирээд тэдгээр та бүхний гаргасан асуудал, бэрхшээл болон хэрэгцээнүүдийг хараад өөрийнхөө хичээлдээ бас ингээ уялдуулаад явах байгаа. Тийм учраас та бүхэн маань ингээд самбарынхаа тэр нөгөө гаргаж ирсэн хэрэгцээ болон бэрхшээлүүдээ хан дээрээ наагаараа. За үүнийхэн дараагаар та бүхэн маань яах вэ гэхээр энэ хичээл рүү орно. Энэ хичээлийг бол орон нутгаас төлөөлж байгаа та бүхэн маань оролцогчдоо заах хэрэгтэй байгаа. За энэ хүү хичээлийн маань үргэлжлэх хугацаа нь цаг 10 минут. Та энэ хичээлийг эхний ангидаа цаг 10 минут орлоо. Дараагийнхаа ангид мөн адил цаг 10 минут. Тэгээ 3 дахь ангидаа цаг 10 минут гэсэн байдлаар ерөнхийдөө ингээд өртөөжсөн байдлаар орно. Улаанбаатар хотоос очиж байгаа 2 багш маань үлдсэн 2 шийдвийг маань мөн адилхан тантай хамтраад гуруулаа ингээд өртөөжсөн байдлаар бас явагдах байгаа. За энэ хүү хичээлийг орохын тулд бидний мөн адилхан түрүүний гаргасан нөгөө хэрэгцээ бэрхшээлүүдтэй бас уялдаад явна.
За агуулгын хувьд бол бид нэр эдгээр 3 асуудлыг бол энэхүү хичээлээс гаргаж ирэх юм байна. Жишээ нь хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг зүйл маань юу юм бэ? Яагаад энэ зүйл байгаад байгаа? За тэгвэл мэдээлэх үүрэг гэж юу юм бэ? Нөгөө нэг засаг дарга, нийгмийн ажилтан эдгээр зүйл маань юуг мэдээлэх юм? Ямар тохиолдолд энийг мэдээлэх ёстой юм бэ гэдгийг бас ойлгож авна. За тэгээ хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэх ингээд зааврыг бас энэхүү хичээлээс мэдэж авах ёстой байгаа. За энэний өмнө видео бичлэг байгаа. Тэгэхээр та бүхэнд бас энэ хичээл маань очихдоо видео бичлэг маань очиж. Тэгэхээр та бүхэн тэр видеог үзүүлээрэй. Тэр видео нь болохоор гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл хаана үлдэгдээд байгаа. За тэгвэл одоогоор тэр хүчирхийлэл гэдэг маань яг юу юм бэ? Дээрээс нь хизээ мэдээлэх ёстой юм, хинт мэдээлэх ёстой юм бэ гэсэн тийм товчхон минут 30 секундын видео бичлэг байгаа. Яах вэ? Ямар хэцүү юм бэ? Яавал дээр байгалийн гэх юм аа. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүлийн хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгддэг гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэлд хинч өртөж болно. Гэхдээ хохирогч нь ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч бусдаас тусламж хүсэх боломжгүй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл хэн нэг нь амь насаа алдаж бэртэж гэмтсэний дараа л илэрдэг. Сүүлийн 6 жилийн дотор 94 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаж 4363 хүн гэмтсэн гэсэн статистик мэдээ цагдаагийн ерөнхий газарт байна. Гэр бүлийн таагүй орчин бусад шалтгааны улмаас жилд 432 хүн амиа хорлож байна. Гэр бүлийн хүчирхийллийн 5 хохирогч тутмын нэг нь л цагдаагийн байгууллагт ханддаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зааснаар та гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх хэрэгтэй. Харин хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн хэн боловч заавал мэдээлэх үүрэгтэй. Хэрэг мэдээлэг бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тиймээс та гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг утсаар үнгүй 102, 107, 108 дугаар залгах эсвэл биечлэн болон бичгээр хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагт цагдаагийн албан хаагч эзгүй бол сум багийн засаг даргад өгнө. Мэдээлэл өгсөн таныг хуулийн дагуу нууцлана. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална. Таны өгсөн дуудлага хүний эрүүл мэндийг хамгаалж амь насгч аварч чадна. За энэ бол хүүхэд оролцогчдоос эхлээд та бүхэн энэхүү зурган дээр асуугаарай. Хүүхэд хүн мөн үү? За хэрвээ хүүхэд хүн мөн юм бол хүүхдэд эрх гэдэг зүйл байгаа юу? Гэтэл зарим нэг хүмүүс тэгж ярьдаг тийм үү? Хүүхэд бол хүн биш ээ. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд учраас хүний эрх гэдэг зүйл байхгүй маа гэж ярилцдаг. Тийм бол хүүхэд хэрвээ хүн л юм бол адилхан эрх гэдэг зүйл байгаа. Энэхүү судалгааг болохоор хүний эрхийн үндэсний комисс болон нэг төрийн бас байгууллагатай хамтраад хийгдсэн судалгаа байгаа. Гэхдээ энэ судалгаа нь үндэсний хэмжээнд төвлөртийн аргаар явагдсан судалгаа учраас та бүхэн маань энэ судалгаан дээр одоо товчхон энэ тоог мэдээлчих болно гэсэн үг. Энэ тоо маань юу гэхээр төвлөртийн аргаар явсан энэ судалгаан дээр маань 10 хүүхэд тутмын 8 нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа байгаа юм. За тэгвэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж яг юу юм бэ? Оролцогчдоос асуугаарай та бүхэн маань. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг маань яг юу юм бэ? За тэгвэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг маань хүүхдэд санаатаагаар болон санамсрахгүйгээр бие махбод амь нас эрүүл мэндэд нь хохирол учруулж байгаа тэр зүйлийг хэлж байгаа юм. За тэгвэл хүүхдтэй зөв бусаар харьцах явдал гэж юу юм бэ гэдээ бас энэ дээр ингээд тайлбарна байгаа. Тэгэхээр хүүхдтэй зөв бусаар харьцах гэдэг маань хүүхдийн заяамал эрхээ эдлэх хэрэгцээг нь хязгаарлаж өөрийгөө буюу бусдыг хүндэтгдэг бие хүн бол төлөвшөж хөгжигдэн саад болдог зүйлийг хүүхдэд зөв бусаар харьцах гэж байгаа. За энэхүү хичээлүүдийн дундор та бүхэн маань бас оролцогч нартайгаа хоорондоо ярилцаад явах хэрэгтэй байгаа. За дараагийн маань хэсэг бол хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл маань үндсэн 4 хэлбэртэйгээр явагддаг. За нэгдүгээрт нь сэтгэл санааны хүчирхийлэл, хоёрт нь болохоор бие махбодын хүчирхийлэл, гуравт нь бэлгийн хүчирхийлэл, дөрөвт нь хүүхдийн эсрэг үл хайхрах хүчирхийлэл гэсэн ийм 4 хэлбэртэйгээр бол явагддаг ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл маань. За одоо энэ зургаар үзсэн байна тийм үү? За яг энэ зурган дээр бол та бүхэн оролцогч нартайгаа илүү ярилцаарай. Жишээ нь бие махбодын хүчирхийлэл гэж яг юу юм бэ? Бие махбодын хүчирхийлэл тэгвэл хаана илүү болдгийг? Жишээ нь гэр бүл, сургууль, за тэгэл олон нийтийн газар, гудамж талбай өөр хаана байж болох вэ? Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл маань юу орд юм бэ? Яагаад энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бий болоод байгаа гэдэг зүйлийг бас та бүхэн оролцогч нартайгаа ярилцсан. За хоёрдугаарт нь сэтгэл санааны хүчирхийлэл гэж юу юм? Тэгвэл сэтгэл санааны хүчирхийлэл хаана илүү болоод байгаа юм?
ямар тохиолдолд илүү илрээд байгаа юм. Тэгвэл энэ сэтгэл санааны хүчирхийллээс болоод хүүхдүүдэд ирээдүйд нь ямар ингээд үр дүн гараад байгаа юм бэ гэдэг зүйлийг бас ярилцсан гэсэн. За 3 дугаарт нь бэлгийн хүчирхийлэл байгаа. Гэхдээ энэхүү бэлгийн хүчирхийлэл гэдэг зүйлийг бас оролцогч нартайгаа ярихын тулд өмнөх нэгдсэн имплексийн дээр ч яг энэ бэлгийн хүчирхийллийн тоо баримт 2017-аас 18 оны тоо баримт болон бэлгийн хүчирхийллийн ерөнхийдөө хохирогчдын дийлэнх нь хэн байгаа. За тэгвэл үйлдэж байгаа тэр нөгөө үйлдэгч нар нь хэн байгаа юм бэ гэдэг зүйл ярилцах учраас энэ дээр оролцогч нар маань илүү бас ингээ ярилцахад төхөн болж ирж байгаа гэсэн. За хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гэж юу юм бэ? Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гэдэг маань энэ зурган дээрээ ингээл тулгуурлаад ярихад ерөнхийдөө бол хүмүүст маань ойлгомжтой болно. Жишээ нь энд ээж нь байна. Гэтэл энд хүүхэд сууж байна тоглоод. Энэ хоёрын дунд юу байгаа вэ гэхээр утас байна. Эцэг их болгон орой гэртээ очиод уцаа оролдоо суудаг. За эсвэл нөгөө нэг кино үздэг, мэдээ үздэг ч гэдэм үү. Хүүхэд очиод аавтайгаа ээжтэйгээ ярилцах гэтэл аав ээж нар би ажиллаж байгаад ирлээ. Дараа болъё. Эсвэл цаашаа өөрөө яваад өрөөндөө очиод хийж гэдэг юм. Иймэрхүү байдлаар наазах нь гэр бүл энэ үйл хагарах хүчирхийлэл гэдэг зүйл болж байгаа. Мөн дээрэс нь боловсролын орчинд бас эдгээр зүйлүүд болдог байгаа. Тэгэхээр энэ дөрвөн хүчирхийлэл дээр та бүх маань оролцогч нартайгаа бүгднгийнх нь ерөнхийдөө санаа бодлыг аваад ярилцвал зүгээр байгаа. За тэгвэл хүчирхийллийн хүүхдийн эсрэг хүчирхийллийн үндсэн 3 төрөл байна. Нэгдүгüүрт нь өөрийн эсрэг хүчирхийлэл гэж байна. Энэ өөрийн эсрэг хүчирхийлэл гэдэг маань бол амиа орлолт. Бид нар одоо жишээ нөгөө бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийллээс болоод тухайн хүн амиа орлох тохиолдолд энэ өөрийн эсрэг хүчирхийлэл гэдэг зүйл байгаа. Тэгэхээр амиа орлож байгаа энэ хүчирхийлэл гэдэг зүйл хэрэг байгаа. Яагаад тэгвэл эдгээр зүйлийг бий болгоод байгаа юм бэ гэдэг тал дээр бас ярилцах хэрэгтэй оролцогч нартайгаа. Энэхүү сургалтыг бол ерөнхийдөө явуулахдаа аль болох оролцогч нартайгаа ярилцсан, оролцогч нарыгаа илүү өөрсдийг нь яриулсан санаа бодлыг гаргаж ирж ярилцуулах зүгээр. За дараагийнх нь хүн хоорондын хүчирхийлэл гэж байгаа. Энд маань нөгөө нэг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх мэт эдгээр зүйлүүд маань энэ хичээлд энэ зүйл дээр орж энэ төрөл дээр. Жишээ нь бэлгийн хүчирхийлэл бол хүчиндэх гэдэг зүйл байна. Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг бол хин нэгний гутаанд оромжлох, бие махбодын хүчирхийлэл бол зодох, шийтгэх. За тэгвэл системийн хүчирхийлэл гэж юу юм бэ гэхээр системийн хүчирхийлэл гэдэг маань бол тухайн албан тушаалтан эсвэл иргэн за тухайн хүмүүс ямар нэгэн байдлаар хүчирхийллийн хажуугаар дуугаа өнгөрсөн хүчирхийллийг мэдсэн ч мдээгүй юм шиг өнгөрсөн эсвэл хүчирхийл болж байхад харсан ч хараагүй юм шиг өнгөрсөн тэр тохиолдлуудад энэ системийн хүчирхийлэл гэж байгаа. Нэгэсэндээ хувь хүн болон албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүй. Тэнд та гэр бүлийн хүчирхийлэл болж байгааг мэдсэн мөртлөө мдээгүй юм шиг өнгөрөх энэ зүйлийг системийн хүчирхийлэл гэж байгаа юм. Тэгэхээр энэ 3 төрөл болон өмнөх 4 хэлбэр дээр бас оролцогч нартайгаа ярилцвал хүчирхийллийн талаар бас илүү ойлгомжтойгоор болох байгаа. За тэгвэл хүүхд хамгааллын асуудлууд нь бол эдгээр орчнуудад илүү хүчирхийлээд байгаа юм байна. Эдгээр орчнуудад хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгч гэдэг юм. За тэгээ үл хайхрах гэсэн байдлуудаар бол үйлдэгдээд байгаа маань. Тэгвэл манай багийн засаг дарга нар маань юу хийх юм бэ гэхээр хүүхд хамгааллын бодлого гэдэг зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Аймгийнхаа хэмжээнд, сумынхаа хэмжээнд хүүхд хамгааллын бодлого гэдэг зүйлийг хэрэгжүүлснээр эдгээр орчинд болоод байгаа тэр хүчирхийлэл гэдэг зүйлийг бид арилгах боломжтой. Мөн хүүхд хамгааллын бодлогоос уялдаад юу гэхээр бүх байгууллагуудад эцэг эхийн зөвлөл бас байгуулвал айгүй үр дүнтэй ажиллах боломжтой байгаа. Тэгвэл хүүхдийг бид нар яаж хамгаалах юм бэ гэхээр тогтолцоогоор нь. Жишээ нь эдгээр орчнуудад бид нар хүүхдийг хамгаалах хэрэгтэй. Түрүүн өмнөх дээр нэрсэн тийм үү? Бүх байгууллагууд дээр эцэг эхийн зөвлөл гэдэг зүйл ажиллах юм бол хүүхдүүд маань хамгаалагдах юм байна. Хүүхдийн эрхтэн зөрчигдөхөөс бид нар урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж чадах юм байна. За жишээ нь гудамж талбай орон нутаг болон түүний орчин нөхцөлд нь бид нар хүүхд хамгааллын бодлогынхаа өмнө бид нар юу хийж чадах юм бэ? Манай багийн засаг дарга нар, сумын засаг дарга нар юу хийж чадах юм? За тэгвэл боловсролын орчинд бид нар хүүхд хамгааллын бодлого гэдэг зүйлтэй баймаар юм байна. Хүүхд хамгааллын бодлогоороо бид нар хүүхдийг яаж хамгаалах юм? Тэнд хүүхдийн зөрчигдөхөөс яаж урьдчилан сэргийлэх юм бэ? За мөн халамж асрамжийн газар болон дотор байр гудамж ерөөхдөө мөн адилхан хүүхд хамгааллын бодлогынхаа өрөөнд бид нар юу хийвэл боломжтой юм бэ гэдгийг засаг дарга нар илүү нөлөөллийн байдлаар ерөөхдөө бодлогын түвшинд бас хийвэл боломжтой юмаа. За энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүчирхийллийг тэглэх 10 тоо баримт байгаа. За тэгэхээр энэхүү тоо баримт маань бол оролцогч нарын маань номон дээр байгаа. Оролцогч нарт маань тарааж өгөх гарын авлаган дээр энэхүү презентацийн бүх мэдээллүүд маань байгаа учраас энийг бол оролцогч нар маань илүү номон дээрээс бас уншаад ойлгох боломжтой. Гэхдээ та бүх маань яг энэ 10 нотлог баримтан дээр илүү бас тулгуурлаа яриулж өгвөл жишээ нь эхнийх нь бол
хүчирхийллээс өдөрт 3800, жилд 1.4 сая хүн нас орж байгаа. Энэ бол судалгаа гаргасан дэлхийн хэмжээний тоо байна. Тэгвэл энийг бид нар яаж хүчирхийл гэдэг зүйлийг байхгүй болгох юм бэ гэхээр энд байна тийм үү? Урьдчилан сэргийлэх гэдэг зүйл хамгийн гол зүйл маань. Хүчирхийллээс бид нар урьдчилан сэргийлэх гэдэг зүйл бидэнд маш их хэрэгтэй байна. Гэх мэтлэн та бүхэн маань ингээд уялдуулаад энэ бүх зүйлийг оролцогч нартай илүү тайлбарсан байдлаар явал зүгээр. За мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийл болон хүчирхийллийг насны ялгаатай байдлаар авч үзсэн байгаа. Жишээ нь за энэ бол ингээд нэг 3-аас тийм үү 18 хүртэлх насны хүмүүст бол зөв бус хандлага гэж байна. За энэ бол 5-аас 18 хүртэлх насныхны донд нөгөө дээрлэхэлт буюу үед ингэхний дарамт гэдэг зүйл байна. За тэгээд мөн залуусын дондох хүчирхийл, хамт байгаа хүний зүгээс гарах хүчирхийл, за бэлгийн хүчирхийл болон дарамт мүлжлөг, за тэгээд бие махбод сэтгэл санааны хүчирхийл гэсэн зүйлүүд бол байна. Энийг ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас насныхны ангиллаар авч үзсэн байна. За тэгвэл хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны үндсэн 4 үе шат байгаа. Энэхээр эдгээр үе шатуудад юу хийх вэ? Нэгдүгээрт нь асуудлыг тодруулна. Тухайн орон нутагт чинь ямар асуудлууд байгаад байгаа юм тийм үү? Жишээ нь аав ээж нь архины хамааралтай хүмүүс байна. Тэнд хүүхэд амьдарч гин үү? Амьдарч байгаа бол тэр хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлд өртөж гин үү гэдэг зүйл тийм үү? Асуудлаа тодруулна. Хоёрдугаарт нь шалтгаан эрсдэл хүчин зүйлийг нь бас тодруулах хэрэгтэй байна. За гуравдугаарт нь үйл ажиллагаагаа төлөвлөсөн тэр үйл ажиллагаагаа туршиж үз. Ямагт үйл ажиллагаа төлөвлөсөн тэр бүх зүйлийг ерөнхийдөө орон нутгатаа ч юм уу те хөрштөө ингээд туршиж үзэх хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь үр дүнтэй үйл ажиллагааныхаа цар хүрийг нэмэгдүүлэх гэж байна. Жишээ нь манай засаг дарга нар бол өөрийнхөө хороонд эдгээр үйл ажиллагааг төлөвлөөд энээсээ сайн үр дагавар тийм үү? Эсвэл сайн туршлага гарах юм бол тэрийг бусад хороондоо нөлөөлөх байдлаар ингээд энэхүү үйл ажиллагаа маань үндсэн дөрвөн шатаар явагдах байгаа. За тэгвэл хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар тухайн орон нутагт буюу танаа те аймагт, суманд, дүүрэгт ямар үндэсний зохицуулалт байна вэ? Ийм үндэсний зохицуулалт байна уу? Байгаа бол яг ямар хэлбэрээр байна? Хаана байна гэдэг зүйлийг нь бас ярилцсан. А хэрвээ байхгүй бол яах вэ? Тийм үү? За тэгвэл байсан ч байхгүйсэн ч гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газартайгаа хамтарч ажиллаарай гэдгийг та бүхэн маань уламжилж хэлэх хэрэгтэй оролцогч нартаа. Жишээ нь байгаа бол ямар хэлбэртэйгээр байгаа юм? Урьдчилан сэргийлэх чиглэлээр буюу хүчирхийл болохоос өмнө юу хийгдэж байгаа юм? За тэгвэл яг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр юу хийгдэж байгаа юм? За тэгвэл хүчирхийллийн дараа хохирогчийг хамгаалах чиглэлээр юу хийж байгаа юм? Тэгвэл хүчирхийл үйлдэгчид ямар хариуцлага байгаа юм бэ гэдэг зүйл одоо яг тухайн танаа орон нутаг, танаа аймагт байна вэ гэдэг зүйлийг ярилцсан. За тэгээд хэрвээ байхгүй бол хэрвээ байгаа бол одоо гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газартайгаа хамтарч ажиллана уу гэсэн хүсэлтийг бол та бүхэн маань тавих хэрэгтэй. За тэгвэл хүчирхийллийг дэглэх 7 стратеги гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түрүүний ярьсан 10 нотлохой баримтан дээр гаргаж ирсэн стратеги байгаа. За тэгвэл энэ стратегид юу орсон бэ гэхээр энэ стратеги маань бол өөрөө олон улсын төвшний олон улсад ерөнхийдөө дэлхийд ингээд баримтлагдж байгаа 2030 он хүртэл энэ 7 стратегийг баримтлаж яваад хүчирхийллийг тэглэх зорилготойгоор ажиллаж байгаа маа. За нэгдүгüүрт нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр манай засаг дарга нар орон нутгийнхаа хэмжээнд хуулийг одоо танилцуулах хэрэгтэй байна. Жишээ нь хүүхд хамгааллын бодлого, за хүүхдийн эрхийн тухай хуульч гэдэг юм те. Тэдгээр хуулиудыг ингээд хэрэгжүүлэх хэрэгтэй байна, танилцуулах хэрэгтэй байна орон нутгатаа. За хоёрдугаарт нь хэм хэмжээ үнэт зүйлийг нь гаргаж хэрэгтэй байх нь. Энэ дээр бол жишээ нь хэм хэмжээ үнэт зүйл гэдэг маань илүү нөгөө нэг ёс заншилтайгаа уялдуулаа тийм үү. Жишээ нь хууль тогтоомж ёс заншил хоёрыг уялдуулаад бас ингээд авч үзвэл зүгээр. За гуравдугаарт нь аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хүүхдэд аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бас засаг дарга нар маань болон бусад байгууллагуудтайгаа хамтраад яаж бүрдүүлж болох вэ те? Аюулгүй орчинд амьдарсан хүүхэд маань яаж хамгаалагдах вэ гэдгийг бас ажиллах хэрэгтэй байна. За мөн эцэг их асран хамгаалагчийг дэмжих хэрэгтэй байна. Эцэг эхчүүдэд асран хамгаалагч нарт зориулсан хүүхдийн эрхийн тухай, хуулийн тухай сурчлагаа таниулга, за мөн хүүхд хамгааллын бодлогын тухай сургалт сурчлагаануудыг за тэгээд хүүхдийг ерөнхийдөө хүчирхийлгүй хүүхдийн эсрэг хүчирхийллийг яаж тэглэж болох вэ гэсэн талаар бас эцэг эхчүүдэд зориулсан сургалт сурчлагаа мэдээллээр хангах дэмжлэг хэрэгтэй. За орлого ба эдийн засгийн чадварыг нь бэхжүүлэх гэж байгаа. Энэ бол ерөнхийдөө бол илүү нэг ажилгүйдлийг багасгах. За ингэснээр ажилгүйдэл багаснаар хүүхдүүд маань хүчирхийлд өртөх магадлал маань бас буурах боломжтой. За тэгээ хариу үйлдэл ба дэмжих үйлчилгээ гэдэг маань
эцэг эхчүүдийг за мөн дээрэс нь тухайн байгууллагт ажиллаж байгаа хүмүүсийг бид нар дэмжих хэрэгтэй. Жишээ нь нөгөө эцэг эхийн зөвлөл гэдэг зүйлээ байгуулад эцэг эхийн зөвлөлүүд маань юу гэхээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр хүүхд хамгааллын чиглэлээр ажиллах боломжтой. За тэгээ боловсрал амьдрах ухааны ур чадрууд боловсролын асуудал дээр жишээ нь орон нутгуудад бол боловсралгүй иргэд маш их байгаа. Тэгэхээр тэр иргэдийг насан туршийн боловсролын төвөөр дамжуулаад ч юм амьдрах ур чадвар сургах. За ингэснээр амьдрах ур чадвар сургаад ажлын байраар нэмэгдүүлээд орлого эдийн засгийн хувьд бол чадхыг төвчүүлээд ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг бас ингээд тэглэх бууруулах боломжтой юм аа. За энэ бол хүчирхийллийн хор уршигыг хайхгүй байгаа нийгэмд нөлөөлөх гэгэрүүлэх. За мөн хэрэгцээг нь харгалзах гэсэн зүйл байна. Энэ дээр жишээ нь охид эмэгтэйчүүдийг буруутгах, хүндэтгэлгүй хандах гэдэг зүйл байна. Энээс болоод охид эмэгтэйчүүдэд ямар үр дүн гарч байгаа юм бэ гэхээр нөгөө сэтгэл зүйн хямрал болон эргээд бүр хүндрэх юм бол нөгөө бие махбодын гэмтэл гэдэг зүйл учирч байгаа. Тэгвэл энэ дээр яах юм бэ гэхээр жишээ нь эдгээр зүйлийг ярихдаа та бүхэн маань илүү жишээтэй бас ярилцвал зүгээр. Жишээ нь охид эмэгтэйчүүдийг буруутгах гэдэг маань нөгөө өсвөр насндаа хүүхэд төрүүлсэн залуу эхчүүд байж болно. Тэд нарыг яагаад буруутгах юм бэ гэхээр өдөө жоохносоо хүүхэд төрүүлээд энэ инглээгээд хин нэгэн болдог. Иннээс болоод нөгөө охин маань сэтгэл зүйн хямралд орох, цаашлаад хин нэгэнд аз үзэгдэж бие махбодороо хохирох тохиолдлууд байгаа. Гэтэл тэр охин жишээ нь өсвөр насндаа хүнд хүчндүүлсэн байж болно. Тэрнээсээ болоод жирэмсэн болсон байж болох магадaltaй. За мөн архив болон давтагдж байгаа өвчлийн шалтгаан хүчирхийлэл юм а гэдгийг бас авч үзсэн байгаа. Энэ дээр үр дүн яаж гараад байгаа юм бэ гэхээр хохирогч шаардлагатай үйлчлэгийг авч чадахгүйгээс болоод архив болон хууч хүчтэй болоод байгаа. Жишээ нь нөхөр нь согтуу ирээд эхнэрийгээ зодлоо, гэр бүлийн хүчирхийлэл тэнд явагдлаа. Тэнгүүтээ нөхөр нь 2 хоногийн дараа дахиад согтуу ирээд дахиад эхнэрийгээ зодлооч юм. Иймэрхүү байдлаар давтамжтай явсаар байгаад энэ архив хууч хүчин гэдэг зүйл болоод байгаа. Учир нь хэм бол нөгөө эмэгтэй маань зодууллаа, бие махбодын хүчирхийлэлд өртөөд эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байгаа жишээ байна. Тийм үү? Эрүүл мэндийн үйлчилгээ эмнэлэг точоо үзүүлж чадахгүй, энээсээ болоод эмчлүүлж чадахгүй байгаа. Тэрнээс болоод дараа нь дахиад нэмж одонгууд нэгэсэндээ шархан дээр нь шарах нэмэгдэж явсараад энэ архив болон давтагдж байгаа өвчлийн шалтгааныг үүсгэж байна. За гуравт нь хохирогчдод шаардлагатай үйлчилгээг үзүүлэхгүй байна. Жишээ нь хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдвар, за мөн аюултай үр хөндөлт. Эдгээр зүйлүүд бол хохирогчдод зориулсан ийм үйлчилгээ байхгүй байна. Жишээ нь өсвөр насндаа хүүхэд төрүүл жирэмсэн болоод ирсэн охин эрүүл мэндийн үйлчилгээ авах гэхээр эмч өдий багасаа гизээ чирж ирлээч гэдэг юм уу? Эсвэл өдий ийм жоохносоо жирэмсэн болоод ирлээч. Эрүүл мэндийн салбар маань өөртөө энэ хүмүүсийг буруутай гэж үздэг. Гэтэл тэр хүн маань хүчирхийллээс болоод жирэмсэн болсон байх тохиолдол байгаа. Тэрнээсээ болоод ямар нэгэн чанарын шаардлага хангаагүй эмнэлэг ч юм уу үр хөндөлт гэдэг зүйлийг хийлгэж байгаа. Эннээс гараад болоод ирээдүйд нь эрсдэл учирж байгаа. Эсвэл нөгөө бэлгийн замын халдварт хүчин ч гэдэг юм. Энэ зүйлийг аваад эмчлүүлэхээ очингууд эмч мөн л адилхан бас өсвөр насны жоохон хүүхэд гэдгээр нь хандаж загнаа. Эннээс болоод бэлгийн замын халдварт өвчин бас даймжраад хүний дархлыг бас ингээд гэмтэх тохиолдол бас байгаа. За тэгвэл та бүхэн маань юу хийх юм бэ гэдэг зүйлийг бол энэ дээр үзүүлсэн байгаа. Жишээ нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа эсхийг нь ажиглаж үзэх хэрэгтэй. Тухайн орон нутагт танаа орон нутагт хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэд хүүхэд байна уу? Тэр бүхнийг манай засаг дарга нар, нийгмийн ажилтан маань ажиглаж үзэх хэрэгтэй. За дараа нь эцэг эхчүүдэд уулзахдаа хүчирхийлэл байгаа эсхийг нягтлж шалгах хэрэгтэй. Жишээ нь гэр бүлд нь нөхөр нь байнга согтуу ирдэм үү? За ирэхээр агшин тавьдсан юм ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар бас ажиглалт нэгтлэлтийг бол өөрсдөө ингээ хийх хэрэгтэй манай засаг дарга нар, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар маань. За тэгвэл дараа нь хүчирхийлэл байж болзошгүй гэж үзэх юм бол мэдээлэх хэрэгтэй. Хинт мэдээлэх юм бэ та бүхэн маань? Жишээ нь 102 цагдаа байна. За 107 гэр бүлийн хүчирхийллийг дуудлага авдаг. За 108 байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бас дуудлага авдаг. Эдгээр утсуудад мэдээлж болно. За эсвэл та өөрт хамгийн ойр байгаа хорооныхон тийм үү, багийнхаа, сумынхаа цагдаад хэлж болно. А хэрвээ цагдаа эзгүй байх юм бол хорооныхон засаг даргад ингээд мэдээлэл өгөөрэй. Бичгээр болон бичлээ очиж мэдээлэл өгөөрэй гэдэг зүйлийг бас хэлж өгнө гэсэн үг. За дараа нь тэгвэл мэдээлэхээс өмнө мэдээлсний дараа хүүхдтэйгээ адил тэг шандна гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь таны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хүүхдтэй өмнө зүгээр нийлдэг байлаа. Танаа гэрээр ороод тоглоод явдаг байлаа. Гэтэл та тэр үед нь миний хөө, миний дөө гэдээ ингээд тоглоод хамт хичээлээ хийгээ явахт нь юм хэлдэггүй байтал гэтэл тэр хүүхэд хүчирхийлэлд өртгийг мэдлээ.
Үүнээс болоод хүүхдээ минийхөө энтэй бити нийлч гэдэг юм те. Энд чинь ингэдэм байлээ шүү. Бити дахиж энтэй нийлээ. Иймэрхүү байдлаар та бүхэн маань өөртөө бити энэ дээр ялгалан гадуурхалтыг гаргаач гэсэн байдлаар орсон байна. За тэгээд тухайн хүүхдийн маань байдал өөрчлөгдөж байна уу гэдгийг бас ажиглах хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Та 107 108-д мэдээлчлээ. 108-д мэдээлсэн ч гэсэн тухайн хүүхдээ хайж болохгүй гэсэн үг. За би энэ хүүхдийг одоо холбогдох байгууллагад нөхцөн байгаа. Тийм учраас одоо бол надад хамаагүй гэхгүйгээр за хүүхэд маань яаж байна гэдгээ хорооныхон засаг дараагаас нийгмийн ажилтнаас бас асуух боломжтой. За нөгөө нэг тэдний өдөр авчирсан тэр хүүхэд маань одоо яаж байна? Тэр хүүхэд маань сэтгэл зүйн хувьд ямар байна ч гэдэг юм те. За нөгөө бие махбодд нь учирсан хохирол нь эдгэж гин үү, яаж гин гэдэг юм. Эмчилгээгээ авч чадж гин. Иймэрхүү байдлаар хүүхдтэйгээ ингээд байнга эргэж тойрох ажлуудыг бас хийх хэрэгтэй. За тэгээд хүчирхийлэлд өртсөн хүүхэд нь тухайн хүүхэд нь өөрийнх нь буруу биш гэдгийг тухайн хүүхдэд ойлгуулна. Жишээ нь зарим нэгэн томчууд маань хүүхдтэй харьцаа шууд тулгаж ярьдаг байгаа. Үүнээс болоод хүүхдүүд энэ миний буруу юм байна, надаас болсон юм байна гэх мэтлэн ойлголтуудыг авдаг байгаа. Жишээ нь ярилцлага хийхдээ за тэгээ яасан хэн зодсон чамааг аав чинь зодсон юм уу? Яагаад чи зодуулсан? Буруу зүйл хийгээгвэл юу гэж аав чинь зодох вэ? Иймэрхүү байдлаар томчууд маань өөрсдөө энэ зүйлийг ингээ гаргаж идэг. Тэгэхээр энэ хүчирхийлэлд өртсөн тухайн хүүхдийн буруу биш гэдгийг нь та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Үүний тулд яах вэ гэхээр хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ярилцахын тулд өөрсдийнх нь дуртай сэдвэр жишээ нь хүүхдүүдийн дуртай үзэх дуртай кино ч гэдэг юм уу. Эсвэл ирээдүйн мэрэгжилтэй нь холбоод за миний дөө ямар мэрэгжилтэй болохыг хүсэж байна. Яагаад энэ мэрэгжлийг хүсэж байгаа? Энэ мэрэгжлийн юу нь гоё ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар ярилцах юм бол хүүхэд маань танд илүү нөгөө нэг эдгээр энэ нөгөө хүчирхийллийн талаар бас мэдээлэх боломжтой байгаа. За тэгвэл мэдээлэл цуглуулах та. За тэгвэл та бүхэн маань ямар мэдээллийг цуглуулах юм бэ? Тийм үү? Хүчирхийллийн хохирогчоос ямар мэдээллүүдийг анхан шатны мэдээллийг цуглуулад холбогдох байгууллагт гэх юм бэ гэхээр эдгээр мэдээллүүдийг цуглуулна. Эдгээр мэдээллийн маягтыг 2017 оны 4 сард нийгмийн хамгааллын яамны сайд болон хууль зүйн дотоод эдгэрийн яамны сайдын хамтарсан тушаалаар баталсан үйлчлэгээ үзүүлэхдээ одоо баримт бичиг байгаа. Тэрний анкетыг ерөнхийдөө аваад яг тэр бол одоо яг мөрдөгдөж байгаа баримт бичиг учраас тэн дээр байгаа мэдээллүүдээр та бүхэн маань мэдээлэлээ цуглуулж ажиллах боломжтой. За тэгвэл ямар тохиолдолд тэнд хүчирхийлэл байна вэ гэж үзэх юм. Жишээ нь хүүхэд ойлгохдоо за мөн шарх сорвны талаар асан хамгаалагч нь худал мэдээлэл өгөх. Энийг бол жишээ нь Бат гэдэг хүүхэд баруун нүд нь хөхрөөд ирлээ. Эцэг эхээс нь асуудал тоглож байгаад юм мөрөгдсөн юм аа. Иймэрхүү байдлаар тийм үү. Эсвэл Бат гэдэг хүүхдийн нүд хөхөрцөн байж байгаад идэглээ. Дахиад нөгөө нүд нь хөхрөөд ирэнгүүт эцэг эх нь бодлогоосаа өөр нэг юм зохиогоод ирэх. Иймэрхүү тохиолдолд бас хүчирхийлэл байж болзошгүй байна гэсэн үгээс та нөгөө нэг өмнөх аргуудаа хэрэглэнэ. За тэгээд санаатаагаар анхдагч хэрэгцээг ерөнхийдөө хүүхдээс дутааж байвал жишээ нь орон байр, хувц сунар, эрүүл мэнд за тэгээд хоол хүнс гэдэг юм те эдгээр зүйлүүдийг нь эцэг эхчүүд маань хангаж чадахгүй байвал жишээ нь эцэг эх нь байгаа мөртлөө хүүхдээ өөрсдийн төлөө гадаа гудамжинд гаргацдаг. Эсвэл тийм юм байхгүй хичээлээ хийгээгүйхэн төлөө тэр хүүхдийг одоо те хувц авч өгөхгүй байгаа ч гэдэг юм уу. Эсвэл нэг хоол хүнс ч гэдэг юм. Эдгээр зүйлүүд байх юм бол бас хүчирхийлэл байна гэж та бүхэн үзэх хэрэгтэй байна. За мөн хүүхэд дахин олон удаа гэмтэж бэртэж гин үү? Тэр гэмтэл бэртэл маань давтагдаж гин үү гэдэг зүйлийг бас та бүхэн маань харах хэрэгтэй. Ийм тохиолдолд байх юм бол хүчирхийлэл байна гэж харах хэрэгтэй байна. За мөн ашрын халамжлагч харгалзан дэмжигч нь тухайн хүүхдийн гэмтэл шарахыг эмчлүүлэхгүй гэж татгалзвал жишээ нь хорооны сумын засаг дарга маань нэг айлд орлоо. Тэр айл нөгөө нэг ажиглалт юм уу маа хийлээ. Тэгээ хүүхэд маань бие нөвцөн эсвэл хөхөрсөн, няцарсан гэсэн байх юм бол эмнэлэгт очиод үзүүлээ гэтэл ээж аав нь үгүй хүүхдээ үзүүлэхгүй. Миний хүүхэд би өөрөө яахаа мэдээж гэдэг юм те. Иймэрхүү тохиолдол гардаг. Ийм тохиолдол гарах юм бол бас хүчирхийллийн тохиолдол энд байна гэсэн үг. За дараагийнх нь хүүхэд байнга хичээлээ тасалж эсвэл хүүхдийг сургуульд нь явуулахгүй гэрт нь хорж гин үү тэ эсвэл сургуульд нь явуулахгүйгээр хөдөлмөр эрхлүүлж гин үү гэдэг зүйлийг бас харах хэрэгтэй байна. За тэгээ бэлгийн шинжтэй үг үйлдэл хийж байвал гэж байна. Энийг бол ерөнхийдөө илүү нөгөө бас Facebook дээр ч гэдэг юм уу те интернет орчинтой бас илүү холбож ярил зүгээр байгаа. Жишээ нь интернет орчинд бол хэн нэгэн хүнээс бэлгийн шинжтэй үг, зураг, эсвэл мессеж гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүд ирэх. За мөн тэгээд ямар нэгэн байдлаар боловсролын орчинд бол
одоо багш илэх оролдох ч гэдэг юм те. Иймэрхүү тохиолдлууд байна уу? Эсвэл хамаатных нь хин нэгэн хүн гэрт нь ирээд амьдарч явах явцдаа тухайн хүүхдийг одоо те бас биеинд нь хүрэх илэх ч гэдэг юм. Иймэрхүү тохиолдол байх юм бол энэ хүчирхийллийн ямар нэгэн байдлаар тохиолдол байна гэж авч үзэх хэрэгтэй байна. За энэ мэдээлэл хүргэхдээ албан тушаалтнууд нь бүх шатны боловсролын байгууллагын ажилтан, эрүүл мэндийн нийгмийн хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, за мөн сум дүүрэг баг хорооны тодорхой албан тушаалтнууд байгаа. Холбогдох албан тушаалтнууд жишээ нь засаг дарга, нийгмийн ажилтан, за хэсгийн ахлагч, за мөн хөгжлийн ажилтан гэдэг юм те. Эдгээр зүйлүүд орж байгаа. За тэгээд төрийн албан агч нар төрийн үйлчлэгээ гэрээлэн гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагууд хуулийн этгээд иргэн. Хуулийн этгээд гэдэг маань хүмүүс заримдаа андуураад байдаг. Хуулийн этгээд гингүүд зөвөр нөгөө нэг төрийн албан агч нар тийм үү жишээ нь цагдаа, эмч ч гэдэг юм эдгээр зүйлүүдийг андуураад байдаг. Тэгвэл хуулийн этгээд гэдэг маань бүх аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа юм. Монгол улсад үйл ажиллагаа болж байгаа бүх аж ахуйн нэгжүүд маань хуулийн этгээд. За тэгээд иргэд маань орж байгаа. Эдгээр хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар хэрвээ та мэдсэн бол заавал мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ та мэдээлэхгүй бол таныг зөрчлийн тухай хуулиар торгоно гэдэг зүйлийг нь хэлж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол жишээ нь хин нэгэн хүн гадаа ингээд гудамжинд явж ангууд аав ч юм уу ээж нь хүүхдээ зодоод нүдээ тийм үү иймэрхүү тохиолдол маш их байдаг. Тэнгүүд хүмүүс яадаг вэхээр за энэ айлын амьдрал надад ямар хамаах вэ гэж хараал өнгөрдөг. Тэгвэл та бүхэн маань заавал мэдээлэх үүргийнхаа дагуу нөгөө 102, 107, 108 эсвэл засаг дарга эсвэл цагдаад мэдээлэх үүрэгтэй юм байна шүү. Хэрвээ мэдээлэхгүй бол таныг торгох юм байна шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За ингээд та бүхэн маань хичээл маань ингээд дуусж байгаа. Та бүхэн энэ хичээлийг бол 1 цаг 10 минутанд орох ёстой. За тэгээ ороод дараагийнхаа ингээд яг мөн адилхан энэ хичээлээ 1 цаг 10 минут ороод ингээд өртөөжсөн байдлаар явах ёстой байгаа. За тэгээд 3 дахь ангидаа хичээлээ ороод дуусныхаа дараа та тухайн оролцогч нартайгаа дүгнэлтээ хийгээд тухайн өдрийн чинь ингээд хичээл дуусч байгаамаа. За баярлалаа.